За Чакигийн тухай мэддэггүй эсвэл сонсож байгаагүй хүн бүр амар цөөхөн байгаах гэж би бодож байна. Нийтдээ яг нэгэнтэйгээ холбоотой 7 бүрийн хэмжээний кино, заавас тэгээд нэг асар муухай сэжгийн чанаргүй бусад ангиудтайгаа холбогдохгүй ребут кино гэд нийтдээ 8 ширхэг бүрийн хэмжээний кинотойгоос гадна заавас сүүлд 21 онд ТV series нь үүсгэгдээд одоо бүр 3 сизний нүрийг үзчихэд байгаа. Асар олон медиануудын эзэн заавас яалтчгүй Icon, Домог, аимшиг кино урлагийн хамгийн томоохон iconic дүрүүдийн нэг бол яалтчгүй мөн билээ. Манай энэ жижиг гэн чөтгөр бол тэ. Техник 7 ангинд олуулаад нэгэнтэйгээ холбогддог ч гэсэн би бол угаасаа бүх ангаар нь бичлэг хийн гэж бол байхгүй. Тэгээд бас яг 89 оны анхны original ангийн танилцуулъя гэж бодсон ч гэсэн та нар бол бас яг 80-90 оны ретро одоо классик кинонуудыг нэг таалж мэддэггүй. За одоо мэддэггүй ч яг ер нь л нэг сонирхдаггүй юм байлээ. Тэгээд нэг юм team taste-гүй юм байлээ шүү дээ. Тийм болохоор өнөөдрийн дугаарт ер нь л өмнөх ангиудыг үзэж байгаагүй хүмүүс байх юм бол ямар ч асуудалгүй ойлгоод Чаки гэж энэ дүрийн тухай хангалттай мэдлэгтэй болчих боломжтой анги нь буюу 2016 оны Curse of Chucky ангийн танилцуулах гэд бэлдсэн байна. Тэгээ өнөөдрийн маань дугаартаа Хаан банкнаас гаргаж байгаа цоо шинхэн аппликейшн болох DigiPay аппликейшн хамтран ажиллаж байна. За DigiPay гэдэг аппликейшн болохоор маш олон давуу талтай, ашиглахад айгүй амар гүйлгээний аппликейшн байгаа. Тэгээ би бас өөрөө ашиглаад нилээд хончлоо. Тэгээд хамгийн онцлог 3 шинж нь болохоор шимтгэл хурамж байхгүй, гүйлгээ хийхэд мэдээж маш амархан. За тэгээд урамшууллаар дүүрэн. Аппликейшны нутсан дээрээ татаал интернет банкныхаа пассвордоор нэвтрээд орчин. Тэгээд Хаан банкныхаа картыг холбоол болчихж байгаа. Тэгээ угаасаа мэдээж гадуур янз бүрийн газраар үйлчлүүлэхдээ заавалчгүй баахан карт чирээл яваадах шаардлагагүйгээр маш амархан, хурдан тэгээд бас шимтгэл хураамжгүй гүйлгээ хийх боломжтой. Тэгээ ер нь л бүр айгүй олон давуу талууд байгаа. Тэгэхээр та нар маань өөрсдөө сайхан DigiPay-г сайхан утсан дээрээ татаж аваад янз бүрийн давуу талуудтай танилцаарай. Хамгийн гоё юм нь болохоор 6 сарын 31 хүртэл апп татаад шинээр бүртгүүлсэн хүмүүс дундаас 15 харилцагчийн тодруулаад MacBook, iPhone 15 Pro, PlayStation 5, AirPod болон iPad Pro гэх бэлгүүдээр одоо урамшуулах юм байлээ. Тэгэхээр өдөр тутмын одоо ингээд амьдралын чинь цагийг хэмнэх маш гоё шилжүүлгийн апптай болохоос гадна ийм олон гоё бэлгүүдийн эзэн болох боломжтой л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та нар маань өөрсдөө татаарай, заавас найзуудтай хэлээ DigiPay-г суулгачгаа ингээд хоорондоо ингээд шилжүүлэхэд амар юм байлээ гэд найзуудтай бас санал болгоорой. Тэгээ одоо угаасаа тун удахгүй дуусгах гэж байгаа учраас 6 сарын 30-наас өмнө энэ аппа татаад сайхан бүртгэлээ үүсгээд энэ олон бэлгүүдийн эзэн болох боломжтой байгаа юм билээ шүү. DigiPay, enjoy everything. Зүгэрш байлаа энэ зүуд байтэн бичний тэр дур булам төрх харцан чин мансуур нь галзуурхад ганц гурав номер чин нугар чин нуруу чин төгс эй бад бич зурх чин төгс чамд хэл хүүхс мөр шүл. Тэгэхээр кино маань ээжтэйгээ хамт хоёулах амьдардаг Ника гэж хөгжлийн бэрхшээлтэй тэрэгэнцэртэй охины дүрээр эхэлж байгаа. Тэгээ нэг л өдөр гэрт нь хинээс хаанаас ирсэн бөө мэднийг хайрцагтай илгээмжирээд тэр нь мэдээж бидний хайртай Чаки хүүхэлтэй маань сайхан дүрээрээ байж байгаа юм ч тэ. Тэгээ Никагийн ээж нь хаяг андуурсан байлгүй дээ гэж шууд тэр хүүхэлтэйг хогийн савруугаа шидээд хаяадахдаг. Яг тэр шөнө нь Ника ээжийнхээ доод давхарт орилох чимээгээр нь сэрээд буугаад очиход ээж нь маш хэрцгийгээр алуулсан байхаас гадна өдөрхөн л хогийн савнд хийсэн Чаки хүүхэлтэй маань босч ирээд сандал дээр гараа суудсан байлгүй яах вэ? Тэгээд хоногийн дараа Никагийн төрсөн эгч нь болох Барб гэж эмэгтэй Иан гэж нөхөр, Алис гэж охин, Жил гэж хүүхэд асрагч завс нэг санваартан өвөөг дагуулад Никад одоо хань болох гэж гэх юм уу эсвэл одоо сэтгэл санаагаар нь дэмжих гэж гэх юм уу ирж байгаа. Тэгээ яг ирсэн өдрөө л Алис 0 сууж агаад Чакиг олоод авчдаг. Угаасаа манай Чаки хөөрхөн charming штэ тэ. Тэгээд Алис шууд амар дуртай бололгүй яах вэ? Загтаа бас нэг жоохон сони юм байгаа нь Барб яг үнэндээ бас нэг Никад санаа тавьсандаа ирсэн ч биш. Яг үнэндээ зүгээр одоо ээж байхгүй болсон юм чинь хоёулаа энэ байшингийн зараад мөнгөө 2 хуваагаад авчээ л та. Энэ байшин амар үнэтэй байшин штэ гэж хэлэх гэж л баг ирсэн юм бэлээ. Тэгээ Ника болохоор үгүй ээ. Эн чинь хоёулынгийнх нь өсөж төрсөн гэр штэ гэд хахад л эгчийнх нь амьдрал ямар байгааг чи мэдж байгаа үсттэй. Урд хормоогоор ард хормоогоо нөхөөл энтер гэдгийн тэгээд тэгснээ хараа энэ хүүхэд асрагчтай байж тээ 7 хоногийн $400 цалин өгч таардаг байвал яг юм балаагаа ч ямар ч үсэн энэ асуудлаа дараа ярилцъя гэд Ника Алис хоёр нийлж хагаад орой хоолой хийдгийн. Тэгээ мэдээж аяглаад тавьсан байсан хоолнуудынх нь нэг рүү нэг жижигхэн гараа орж ирснээ хулганы орё гэж наачж байгаа юм чинь. Тэгээ яг хэнийх нь хоол руу орсныг бол эхэндээ хэдүүлээ мэдэж авах
болохгүй орой олоо айгүй айтайхан бөөнөрөө тойрч сууж идэж агаад санвартаа өвөө мэн харих замдаа хорноосоо болоод жолооныхаа ард манарсан юм уу унтсан юм уу яасан машины ослт ороод толгоогоо тасартлаа бүр нэг 2 машин яваал тавьжуулагдсан байдаг. Ийм амир юм бас нэг мэдэж шамжаагүй манай ээжийнхээ залуу байх үедээ бичижсэн бичлэгнүүдийн үзсэн сайхан чийлрээл байж байгаа. Ганцхан залууг л эс тооцох юм бол байдаг л нэг бичлэг. Гэхдээ нэг ийм урт үстэй хар шилтэй нөхөр бичлэгэнд нь орцсон байгаа. Хамгийн гол нь Ника Барб хоёр ээж аавынхаа гэр бүлийн найзуудыг ихэнхийн л мэддэг хэрнээ яг тэр хүнийг бол бүр ерөөсөө харж байгаагүй юм бэлээ. Тэгээ за тэгээд эртхэн унтаж амарцгаая гэд бүгдээрээ орондоо орцгохоор салахад Алис нөгөө хүүхэлдэйгээ алга болгоцсон байдаг. Тэгээ чааваас асрагч нь гэдгээрээ жийлэл хайхаар явж байгаа юм л та. Энд эндүр хайж сүулдэ галтгоонд Барбтай таардгийн. Тэгэд за Барб энэ хоёр яг үнэндээ нууц амаргууд юм бэлээ. Тэгээ нөхрийгөө ундцны далимдуулаад нууцаар галтгоонд өмсөлцөөл зогсож байгаа юм л. Энэ үеэр Ника нөгөө сууж байсан газар руугаа буцаад очсон чинь Чаки яг унтаа тасарсан нөгөө нэг Ияны хажууд сууж байдгийн. Улмаар Ника Чакиг аваад Алист хүргэж өгөх гээд мини лифт дээрээ дээшилж яхад нь гинэтл тогон тасарч харанхуулаад нэг юм эвгүй царайтай хүүхэлдээтэй хоёулахна харанхууд лифтэнд гацж байгаа юм ч те. Тогон ирээд лифтнээсээ буухад ягаад ч юм хин нэгэн өвдгийн зүсээ тайцсан байдаг. Гэтэл одоо өдөр хоол энтер хийж байгаад ингэсэн байлгүй гэх нэг тоодгүй юм. Улмаар Алис Чакиг тэврээд орондоо ороод Ника харин Чакиг хүргэж ирсэн хүргэлтийн газар руу залгаад мэдээлэл авах гэсэн чинь гадаа бороо ороод байсан болохоор сүлжээн тасалдаад бүтэн яг ярьж чаддаггүй юм. Гэхдээ л Чакиг гэмт хэргийн газрын эд мөрийн баримтууд дундаас аваад явуулсан л болж таардаг. Тэгээ шууд л Чаки хүүхэлдээ эд мөрийн баримт гэд гуглдсан чинь нэлээд хідэн хүү амны хэргийн алгын газар дээрээс ийм хүүхэлдээ олдж байсан тохиолдлууд гарсан байдгийн. За бас тэгээд Чарльз Ли Рэй гэд нөгөө нэг ээжийнхэн залуу үеийн бичлэг дээр харагдсан шилтэй залуу Чикагогийн нэг тоглоомын дэлгүүрт бөөн Чаки хүүхэлдээний хажууд үхжээ гэсэн нийтлэл хүртэл байдаг. Энэ үеэр нь борооны чимээнээс айгаад байсан болохоор Алис хүнжлөө дээгүүрээ нөмрөөд би айгаад байна Чаки гэсэн чинь кино эхлээд бүтэн 44 минут байдаг л нэг хүүхэлдээ шигж үжиглсэн Чаки маань яг жинхэнэ төрхөө гаргаж ирээд чи угаасаа айх ястай өлөгчин минь гэд амар крипи инегээд ундгий. Удалгүй жийл орж ирээд яг Алисын хажуудлынхын орон дээр унтахаасаа өмнө Барбтай видео кол хийгээд сууж байгаа. Данч тэгээд Чаки тогны залгуур руу ус үшгэлж асгаад жийлийг тогон цохиулаад алаадахдаг. Тэрнээс нь болоод байшингийнх нь бүхий л тог тасарч Барб яг юу болчихвоо гэд дээшээ гаргасан чинь Иэн ерөнхийдөө бол жийл тэр хоёрыг өөрийг нь одоо араар нь тавиад байна гэдгийг гадарсан юм шиг байлээ. Чакигийн бээнд нь нууц камер суулгаад та хоёрын заваарж байгаа энтрийг би бүгдийг нь бичээд авцсан энтер гэд хамаг үннээ хэлдэг юм. Барб шууд л хамаг хурдаараа гарч Чакиг олонгуудаа камерыг хайх гэж байх үеэр Ника бас тэр хүүхэлдэйг ноото гэдгийг мэдсэн. Одоо наад хүүхэлдээнээсээ бушуухан шиг холдоотхоо гэсэн чинь Барб тэгээд Чаваас Никаг бас нөхөртөө нь хуйлдаад Чаки дотор нууц камер хийсэн байна л гэд ойлгочихж байгаа юм шиг байгаа. Чамайг хараалад Ника гингүүтээ Чакиг аваад дээврийн давхар руу явчихдаг. Биенээс нь камер хайж байгаад хутга энтер олоод за сүүлдээ бас Чакигийн нүүрэн дээр нэг тийм наалтч гэх юм уу нэг юм сони юм байгаад байгааг анзаардгийг. За тэгээ Барб алуулах нь тодорхой. Энэ үеэр нь хөөрхийн Ника лифтэнд ажиллахгүйсэн болохоор тэрэгцрээсээ буугаад хамаг чадлаараа л дээшээ гарч ирсэн байхгүй. Данч эхлээд ихжих нь нүд унж орж ирснээр дараа нь цогцсон унаад ирж байгаа юм. Тэгээ улмаар Чакигаас хамаг л хурдаараа бөөм болж цухтаагаад арай гэж нэг юм Ияныг сэрээгээд хамаг л болсон юм а хэлэхэд Иян нөгөөдүүлэхээ цогцсыг хараад бушуухан шиг л эндээс явъя гэд Никаг машиныхаа хажууд авчирч тавьчаад Алисыг хайхаар буцаад дээшилдэг. Гэтэ мэдээж Чаки гараашнд нь айл хизээний ороод ирсэн. Никаг бараг л алхаа шахдаг юм. Ноцолдож бөөм болцсон байж хат нь Иян буцаж хурж ирээд за тэгээд одоо классик те наад хүүхэлдээ чинь алуурчаа энтер гэсэн чинь Никаг галзуураад Барб жил энтрийг алдсан байна гэж Иян ойлгоотголгүй яах вэ? Удалгүй Никагийн биеийн ч муудаад ухаан алдаад сэрхэд Иян манай үнийг хүлд суулгаснаа Чакид суулгасан нууц камерынхаа дүрснүүдийг үзээ байж идэг. Угаасаа Чаки нэг газар байхгүй босч явж маваад байгаа штэ тий. Тэгээд яг тэрийг анзаарч ирсэн одоо яг хаана явж гин гэд камерыг харсан чинь ард нь ирсэн явж илгүй яах вэ? Улмаар Никагийн тэрэгцрээр Ияныг мөргөж унгаагаад сүхээр ирүүг нь янзын сайхан хэрчээд алаадах юм. Дараа нь Никаг жалах шахсан ч сүхийг нь хөлөөрөө хамгаалж хөлнөөсөө сугалж авангуудаа толгоог нь тасалж чаддаг.
Гэтэ угаасаа одоо Чаки юугээл ингээд өвчхөвдөө те. Хараагүй байхад нь буцаж босч ирж толгоогоо авч зүүгээд за тэгээд тэрэгэнцэртэн төрж жагаад нэг давхар руу унгаагаад тахдаг юм. Унгаачгаад эцэст нь нэг юм Чаки өөрийгөө яг хий юм бэ гэдгээ тайлбарлаж өгч байгаа. Угаасаа тэр Чарльз Ли Рэй гэд хүн нь мөн тэдний ээж аавтай одоо гэр бүлийн найзууд байсан хүн гэх юм уу та. Гэтэ угаасаа яг эрүүл энгийн баачка бол биш. Эхнэрт нь дурлангуудаа нөхрийг алаад оршуулган дээр нь ингээд солиот юм шиг эхнэрлүү нэнийгээ зогсож исэн гаж домтон байгаа байхгүй. Тэгснэ нөхрийн үгсний дараа бүр яг нөхөр юм шиг айшилж гэрт нь хүлж хөвдүүлэнгүүтээ цэцэг мэцэг өгөөд хайрт минь би хүүхдүүдэд цэцэрлэгээс аваад ирээ мэрий гэд үнэн крипипс Никагийн ээж нь тэгээ цагдаа дуудсан байсан. Тэгээ цагдаа нар нэрж байгаа чимээгээр зүхтахаасаа өмнө жирэмсэн гэдс рүү хутга зоочоод зүхтаасан байгаа. Тэгээ яг тэр үед нь гэдсэнд нь байсан хүүхэд бол угаасаа Ника. Тэгэхээр Никагийн хөгжлийн бэрхшээлтэй болгосон хүн нь Чаки гэсэн үг болж таардаг. Цагдаа нараас зүхтааж явж байгаад нэг тоглоомын дэлгүүрт явах замгүй болж мухардахдаа яг тэнд нь байсан нэг хүүхэлдээ дээр ямар нэгэн төрлийн шашны маягийн зан үйл хийгээд одоо тэр хүүхэлдээнд өөрийнхөө сүнсийг шилжүүлсэн л байгаа юм л да. Тэгээд хүүхэлдээнийхээ биеэр янз бүрийн аллаг хийж явж байгаад 25 жилийн дараа эцэст нь нэг юм дуусгаагүй ажлаа дуусгаж Никагийн ээжийг одоо саяхан алсан байна. Одоо Алис та хоёрыг алаал танаа удмыг тэр чигт нь арчиж чадах нь байна шүү дээ гэд. Тэгээд тэр хоёр бөөл ноцолдсон ч ханаас ч юм нэг цагдаа тэднийхийг олоод хүрээд ирсэн байдаг. Тэгээд тэр нь мэдээж бөөн цогцмогцоор дүүрсэн байшинд ганц амьд эмэгтэй хутга барьсан сууж байхаар Никаг л алуурчин юм байна гэдээ ойлгочихж байгаа шүү дээ тий. Улмаар Никад Чакигийн бүхэл хэрэгүүд нь тохогдоод гэмт хэрэг хүлээж чадхааргүй сэтгцийн асуудалтай эмэгтэй гэж дүгнэгдсэн болохоор галзууг эмнэлэгт хуваарлагддаг. Гэсэн ч Ника бол бас гайгүй хайпи л байгаа юм шиг байлээ. Гарч явж байхдаа ингээд чи намайг алж чадаагүй шүү мөн нохоо минь би амьд байна гэж Чакиг траш токийг гарч байгаа юм. Дараа нь Чакиг хилцрүүг аваачих гэ явж исэн цагдаа нугаасаа нэг эмэгтэйд алуулна. Тэр эмэгтэй нь мэдээж манай Чакигийн эхнэр Тифани байж илгүй яах вэ? Анханасаа л одоо Чакиг Никагийн гэрлүү шуудунгаар явуулсан нэг хүн одоо байж л таараа штэ тий. Тэр нь энэ Тифани байхгүй. Тэгээ өмнөх кинонуудын үзчихсэн хүмүүс байх юм бол Тифаниг маш сайн таньж явах ёстой. Тэгээ үзэж байгаа хүмүүс байх юм бол зүгээр л ерөнхийдөө Чакигийн эхнэр гайл ойлгож байгаа. Дахиад нэг газар руу Чакиг явуулсан байгаа нь болохоор мэдээж Алисын амьдарч байгаа эмээ өвөөгийнх нь гэр. Тэгээд Чаки эмээ өвөөг нь алчаад Алис дээр нэг зан үйл маягийн юм хийгээ зогссноор кино маань дуусж байгаа. Гэхдээ пост кредит сцен дээр нь яг нөгөө нэг 89 оны Child's Play дээр Андигийн дүр тоглодог бяцхан хүү том болоод яг том болцсон Андигийнхаа дүрд өөрөө дахин нэг удаа тоглосон байдгийн. Гэрт нь илгээмжрээд дотор нь мэдээж Чаки байгаа. Гэхдээ Анди бол тийм энгийн хохирогч бол биш. Гэрт нь одоо ингээд илгээмжрэхэд угаасаа бэлтгэлтэй байсан юм байлээ. Хайрцагнаасаа гарч ирэхэд нь буу гаргаж ирж тулгаад буудаж алснаар кино маань яг жинхнээсээ дуусж байгаа юм аа. За тэгээ кино маань дөрөв өндөрлж чинь тэгээ энэ хүү кино маань кредит хэсгийг оруулгүйгээр тавлах юм бол 1 цаг 31 минутын урттай кино байсан. Тэгээ миний тоосноор бол яг 12 цочоодаг хэсэг байлаа. Тэгэхээр хэрвээ та энэ Curse of Chucky киног үзэж байгаа бол дунджаар 758 минутанд нэг удаа цочих нэ. За тийм байна да. Тэгээ өнөөдрийн имжлэгийн дөрөв өндөрлж чинь одоо өөр юу ч ярих вэ те. Тэгээ дараачих имжлэгээр угаасаа хэдүүлээ тун удахгүй уулзна. Хайртай шүү за. За сайхан амраа.